Хамтдаа дараагийн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр хаамчлалыг болохоор нэг үзэгчийнхаа бичсэн хүсэлтийн дагуу бичлэг хий гэж бодлоо. Ямар хүсэл тавьсан байсан бэ гэвэл бодлын талаар яаж бодлоо чөлөөлөх үү те? Яаж зэрэг бодлоодаас салах уу гэсэн гэдэг талаар бичлэг хийжээ гэсэн сэтгэл бичсэн байгаа. Тэгээд тэрний дагуу өнөөдөр бичлэг хий. Өнөөдөр одоо ресторанд байгаа болохоор ингэж байгаа чимээ гарч магадгүй. Тэгээд тийм болохоор алгараа. За яаж бодлоо чөлөөлөх вэ те? Тэр тусмаа их сэрэг бодолтой байгаа бол яаж тэр сэрэг бодлоо унтраах вэ гэдэг бол маш чухал зүйл байгаа. Бодолтойгоо ажиллана гэдэг бол үнэхээр хүн болгоны өөр дээрээ ажиллах ёстой хамгийн чухал ажлуудын нэг байгаа. За яаж бодлогоо ажиллаж эхлэх вэ гэх юм бол хамгийн түрүүнд бол хүн бодлоо ажиглаж эхлэх ёстой. За би яг ямар бодлууд тээж явж байна тийм ээ? Сөрөг бодлууд тээж явж байна уу? Эрэг бодлууд тээж явж байна уу? Асуудлууд их бодоод байна уу? Асуудал дээр хүлдрүүд байна уу тийм ээ? Эсвэл эрэг сайхан зүйлүүдийн талаар бодож байна уу? Бүтээлч байдал дээр төвлөрч байна уу? Ажил хэрэг дээр төвлөрч байна уу тийм? Бодлууд чинь конструктив байна уу? Эсвэл деструктив байна уу гэдгийг бас ажиглаж эхлэн гэсэн. За хамгийн ихний ажил бол угаасаа ингээд бодлоо ажиглаж эхлэх хэрэгтэй байна. За тэг хүн эхний хэсэгтээ ингээд бодлоо ажиглаад эхэлнэ шүү дээ. Тэгээд за нэг ямархуу бодолтой яваад байгаа ойлгоод эхэлчихнэ. Тэгээд сүүлдээ бодолтойгоо илүү ажиллаж эхэлнэ. За тэгээд сүүлд нь бодлуудаа багасгах тал дээр ажиллаж эхлэх болно. За бодлоо багасгаж эхлэнэ гэдэг бол бас том ажил. За эхлээд болвол бодлоо эрэг тийшээр нь хандуулвал бас илүү амархан болох байх тийм ээ. Хүн эрэг бодлууд тээж явж явах юм бол ажил өдөр бүр одоо бидний мэдрэмж эрэг болно гэсэн үг тийм ээ. Бодлоос болоод бүх зүйлүүд эхэлтэй. Тэгээ тийм болохоор хүн бодолтойгоо ажиллаж эхлэх нь бол хамгийн чухал зүйл. Энэ асуулт бол бас маш тийм хүмүүст хэрэгтэй гоё асуулт тавьсан байгаа, хүсэл тавьсан байгаа. Тийм болохоор энэ талаар бол заавал ярихгүй байж болохгүй. За тэгээ бодол бол бидний тээж явж байгаа бодлууд ямар энергитэй байна те, ямар vibration-ыг одоо гаргаж байна те. Бүх зүйлүүд vibration гэж хэлсэн тийм ээ. Өмнө нь бол энерги гэж хэлсэн байна. За тийм болохоор тээж байгаа бодол болгон өөрийн гэсэн энергитэй. Тэгээ тийм болохоор хүн аль болох эрэг сайхан зүйлүүдийг тий бодож байх юм бол бидний мэдрэмж эрэг болно гэсэн. Мэдрэмж эрэг байх тусам бид нар илүү өөртөө байхдаа тайван аз жаргалтай тийм ээ эрэг болно гэсэн үг байна. Тийм болохоор бодлоос бүх зүйлүүд эхэлтэй. За тэгээ хүн эрэг бодлууд тээж явж байгаа. Тэгээд эрэг мэдрэмжүүд тээж явж байгаа бол улам илүү эрч хүчтэй байна тий. Тэгээд эрч хүчтэй байхаар хүн яах вэ? Ажил төрлөө тий илүү эрч хүчтэй хийж эхэлнэ. Тийм ээ. Тэгээд эрч хүчтэй ажлуудаа хийж эхлэхээр яах вэ? Амьдралаагаа эрэг тийш болгож өөрчлөн гэсэн. За бодлуудаа тийм болохоор ажиллаж эхэлнэ. Тэгээд дараа нь эрэг тал руу болгож эхэлнэ. За тэгээд сүүлд нь бодлуудаа болоод багасгаж эхлэх хэрэгтэй байгаа. Хүн бага бодолтой байх тусам дээд биетэйгээ холбогдоход илүү амар болж өгдөг. За тэгээ хүн бага бодолтой байгаад бага бодолтой болохын тулд эхлээд яг энэ цаг мөчтөд амьдарч эхлэх хэрэгтэй. За яг энэ байгаа газараа тийм яг энэ цаг мөчтөд яг энэ байгаа зүйлүүдээ мэдрээд ингээд 50 амьдрах гэсэн. Маш бид нар бол ерөөсөө одоо цагтаа амьдардаг маш олон хүмүүс, ихэнх хүмүүсүүд бол тийм ээ. Бодлон дандаа өөр газар явж байдаг. Биеийн энд байгаа ч гэсэн бодлон дандаа өөр газар явж байдаг. Тэгээ бодол хаана явж гэн тэнд хүн явж гэн гэсэн үг юм. За тэгээд хүн юу отох өнгөрсөн амьдралаа бодно тийм ээ. Басан болоогүй зүйлүүдээ бодно. За тэгээд ирээдүйн цагт юу их үеих вэ гэж бодлоо нь ирүүдэд явж гэн. Эсвэл өнгөрсөн цагт явж байдаг тийм ээ. Яг энэ цаг газараа байж байгаа.
За энэ байдал маань бол бидрийг бол маш олон зүйлээс холдуулж байдаг. Бид нар одоо дандаа ингээ ирээдүйд юм өнгөрсөн амьдрах юм бол яг өөрсдөө амьдарч байгаа амьдралаа мэдрэхгүй гэсэн үг. Тийм ээ. Одоо ингээ нэг гой газраар аялж идэг те. Тэгтэл ингээл дандаа ажлаа бодоод стресстэй л сөрөг зүйлийг бодоод явах юм бол тэг байгаа гой орчноо мэдэрч чадахгүй, гой байгалыг мэдэрч чадахгүй, гой аялж байгаа газраа мэдэрч чадахгүй, хүмүүстэй байгаа бол гой тэр гой ярианд гой төвлөрч чадахгүй тийм ээ. Хамт байгаа хүмүүстэй аз жаргалтай байж чадахгүй гэдэг маш олон зүйлүүд байна. Одоо хүмүүс бид нар ерөөсөө одоо цагт амьдрахаа болцсон шүү дээ тийм. Баян анхаарал утсан дээр явж байгаа. Гадар би ингээл алхаад явж байхдаа бол ингээл байгаа газраа ингээл хүмүүстэй ажиглаж байгаа ихэнх хүмүүстэй ингээд хамт байгаа хүмүүстэй ярихгүй дандаа уцаа ингээл ухаал хийж идэг. Энэ маань бол хүн одоо цагт байхгүй байгаа юм шинж. Тэг бодол нь ингээд одоо Instagram тий одоо өөр юу гэдэг юм бүх зүйлүүд ингээд ухаал TikTok энэ төр үзэл явж байдаг. Тэгээ тэнд болохоор өөрсдөө анхаарлыг өгöd байгаа байхгүй тий бодол анхаарал энерги мэдрэмжээ өгж байгаа гэсэн. За тэгээд тийм болохоор хүн бодлоо хянаж сурах хэрэгтэй байгаа. Ялангуяа хүн сөрөг бодол тэгж явж байгаа үед бол бүр илүү бодолтойгоо ажиллаж одоо өөрийгөө баг шахах хэрэгтэй. Эерэг байдал руу оруулахын тулд. За эерэг байдал руу бодлоо оруулахын тулд хүн эерэг сайхан зүйлүүдийг бол үзэж харах нь ойлгомжтой тийм ээ. Юу үзэж харж байна? Тэд нар ингээд бидний энерги бий рүү орж идэг. Тийм болохоор би өмнөх бичлэгүүдээр хэлээд байдаг нэг үзэж харж байгаа зүйлүүд чинь бол чамаа ингээд програмчлдаг, чиний тархийг, чиний итгэл үнэмшлийг бий болгодог гэж өмнөх бичлэгүүдээр ярьсан. Тийм болохоор үзэж харж байгаа зүйлүүдэд эерэг болох хэрэгтэй гэсэн. Сонсож байгаа хөгжим, за тэгээд уншиж байгаа номнууд ч юм уу тийм ээ. За тэгээд хүрээлэн байгаа хүмүүсүүд бидний бодолд бол шууд нөлөөлж идэг тийм ээ. Тэгээд за тийм болохоор энэ бүх зүйлүүдтэй бол маш их анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө бодлоо тайвшруулахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол маш их бодолтой байгаа хүмүүсүүд бол бодлоо тайвшруулахын тулд маш гоё тийм тайван хөгжмүүдийг сонсож болно тийм ээ. Шууд ингээд өөр өөртөө суугаад бясалгал хийгээд ингээд суугаад бол эхний үед бол маш хэцүү байдаг. Ерөөс ингээд маш олон бодлоод байгаа орж ирээд ерөөсөө юм тайван суух битгээл тийм ээ. Айгу хэцүү байдаг болохоор хүн эхлээд ингээд гоё өөрийгөө тайвшруулах хэмнэл рүү оруулж хэлж болно. За тэхийн тулд бол гоё тайван хөгжмүүдийг сонсож болно. Өөрийнхөө дуртай хөгжмүүд тийм ээ. Гоё эсвэл байгалийн дуу чимээнүүдийг ч гэсэн сонсож болно шүү дээ. Эвтэмдэр бол маш олон тийм хөгжмүүд байгаа тийм ээ. За тийм болохоор гоё төгөлдөр хорны дуунууд байж болно, классик хөгжмүүд байж болно, жаз хөгжмүүд байж өөрийнхөө дуртай тийм гоё тайван хөгжмүүдийг сонсоод тэгээ өөртөө суун гэсэн. За тэгээ эхлээд тэр сууж байх үедээ өөрийнхөө бодлыг ажиглаж болно шүү дээ. Амьдралаа хамгаалж болж болно. Бүр бодлын унтраана гэдэг бол угаасаа маш агсан шатны ажил байгаа. Тийм болохоор эхний ээлжин зүгээр скул чимээгүй сууж болно тийм ээ. Өөртөө бодлоо унтраахын тулд бодлоо ажиглаж эхэлнэ гэсэн. За юу чиний санааг их зовоож ийн эсвэл болоод юу чиний тархиа дүүргэж чинь тийм ээ. Ямар бодлуудтай их байна гэдэг энэ бодлуудаа ажиглаж эхэлнэ. За тэгээ бүр сүйдээ гоё ингээд релаксинг байдал руу орохын тулд гоё хөгжмүүдийг сонсоод тийм ээ. Өөрийгөө тайвшруулад амраах, бодолтойгоо ажиллаж эхэлнэ гэсэн. За тэгээд бид танарт өөрийнхөө имжлэгийн доор гоё хэрэг болохоор гоё өндөр хэмнэлтэй, high vibrationтэй, өндөр энергитэй гоё хідэн дуунуудыг санал болгоод хийчихье. Тэгээд та нар маань тэдрээс санаа аваад тэднэртэй бас ажиллаж болно шүү тийм ээ. За тэгээд дараагийн бодлоо унтраах зүйл бол би өмнө хэлсэнчлээ. Яг энэ цаг газраа энэ цаг мөчтөө байна гэсэн. Бидрийг тэр байдлаар оруулдаг зүйлүүд бол спорт байгаа. Янз бүрийн гоё спортоор хичээлж болно, хөөж болно тийм ээ. Фитнест явах ч юм уу, дасгал хэрэгтэй, дасгал хөдөлгөөн. Маш үр дүнтэй бидний ингээд бодлыг унтраахад тусалж өгдөг байгаа. За тэгээд гоё зураг зурах тийм ээ. Зураг зурах бол бас үнэн тасархай юм билээ. Хүнийг бол шууд өөр dimension руу оруулдаг. Гоё зүйл. Тийм болохоор гоё зураг зурж болно.
зургийн курс ч юм уу тий өөр ингээд нэг номероор зордог юмуд гой зурмууд байдаг шүү дээ. Тэр гой зурж чадахгүй байгаа бол тийм ээ. Сурахын тулд гой зүйлүүдийг тусалж болохоор тэр амархан техникүүдийг хийж болно. Би бас нэг хэсэгээс зурж сурах гадаас гой нөгөө классик хөгжим сонс хайгуу дуртай. Ном бичиж байхдаа би классик хөгжмийг төгөлдөр орны дог сонсч иж өөр dimension руу орж иж номоо бичдэг байгаа. За тэгээд тэр хөгжмүүдийг сонсонгоо гоё зураг би зурх дуртай. Тэгэнгүүт бүрээс ингээл шал өөр ертөнцийн орчдөг. Тийм болохоор та нартаас гоё зураг зурх аргыг санал болгож байна. За тэгээд гоё бичиж болно тийм ээ. Шүлэг бичих дуртай ч юм уу. За эсвэл бүрээсөө өдрийн тэмдэглэж гоё бичиж болно шүү дээ тийм ээ. Бичих. Энэ бол тархигаас маш их амрааж өгдөг. Тэгээд яг энэ цаг мөчтөө байхад нь тусалж өгдөг зүйл. За тэгээд бас байгаль гарах тийм. Би бол байгаль гарах хүн болгонд бас санал болгоно. Энэ бол маш чухал зүйл. Байгальтай ойрох. За тэгээд алхах тийм байгаль гараад гоё алхаж болно шүү дээ тийм. За тэгэхээр хүн яг гоо сэтгэл тавширж ирэхээр яг бодол маань ингээд багасж эхэлдэг байгаа. Тийм ээ тавширч ихтэн. За бүр унтрахч үе би тийм ээ. За тийм болохоор байгальтай гараад заавал байгальтай ойрхон биш байгаа ч гэсэн хоттой гараад гудамжаар алхаад явж болно шүү дээ тийм ээ. Болж өгөл ихгүй чимээгүй газар байвал зүгээр чимээ багтаа газар. Тэр үед бол хүний бодол унтрахад илүү амар болдог. Да. За өөр юу яах вэ? Болон унтраа гэж байгаа болж өгөл унтрах хэрэгтэй. Энэ одоо бас гоё маш гоё аргууд энийг яагаад бол хүн бид нар одоо ингээл аль болох унтахгүй те унтчих юм бол ингээд бид нар хамаг нүдээс хасарчих гээд байгаа юм шиг тийм ээ маш их ажиллах хэрэгтэй одоо ингээл нөгөө нэг квотод яваад идэг шүү дээ те бид нар чинь энд ингээд маш их ажиллах хэрэгтэй маш их эрт босох хэрэгтэй маш олон зүйлүүдийг хийх хэрэгтэй маш олон цагаар ажиллах хэрэгтэй тэгжээж бид нар амжилттай олно гэх те тэгжээ тахаа хүн бага унтсан үедээ ямар ч үр бүтээлгүй ажилладаг. Үр бүтээмж гэж байхгүй. Хоёрт ямар ч бүтээлч байдлыг өөрөөсөө гаргаж чаддгүй. Тийм болохоор хүн бодлоосаа унтраа гэж бодож байгаа бол бас унтвал бас сайн. За тэгээ унтчих ч гэсэн ер нь бодлоод ажиллаад байдаг л та уусаа. Гэтэ яг бас бодлоо нэг хэсэг унтраах, тэгээ бодлоо багасгах. За хажуугаар нь тэгээ унтчих үед хүн чинь ингээд бие амаргаад авна шүү дээ, тийм бие бид нар унтаж байхдаа бидний бие иларшиж байдаг. Тийм болохоор нойрыг бол хамгийн сайнаар авч явах хэрэгтэй. Зарим хүмүүсүүд бие дурлалын 6-7-8 цагтад унтчиход бол нойр биений амарчдаг тий. А зарим хүмүүсүүд бүр 10 цаг, за заримдаа бүр 12 цаг унтах хүртэл. За тэрнээс ч бараг заримдаа урт хугацаагаар унтчихэж бие амрах шаардлагатай болдог. Тийм болохоор бие амраах нь бол бас бодлоо зэгцлэх, бодлоо тайвшруулахад за эерэг бодол бодоход бол маш их тусалдаг зүйл байгаа даа. Тийм болохоор нойрыг ерөөсөө харамлж болохгүй. Нойр гэдэг зүйл бол маш чухал зүйл. За тэгээ бид нар унтж байх үед бас өөр dimension руу ордог, өөр хэмжээс рүү ордог. Өөр бас ингээд зэрэгцээ оршиж байгаа хэмжээс рүү бид нар аялдаг. Тэгээ тийм болохоор сүнсэндээ бас тэр цаг хугацаа боломжийг олгож явах хэрэгтэй гэсэн үг байна. За энэ хүрээд энэ зөвлөгөөнүүд манаас та нарт маань хэрэг болох ба. Тэгээд өөр та нар маань бас юуны талаар сонсохыг хүсэж байна те. Зөвлөдөө над руу бас гоё бичлэгүүдийн доор гоё бичиж явуулаарай. Тэгээд тэрнээс нь би харж агаад гоё үнэхээр хэрэгтэй байгаа хүн хэрэгтэй мэдээллүүдийг бол та нартаа зөвлөгөө маягаар хуваалцахтаа би дуртай байна. За тэгээд би өөрөө ганцаарчсан зөвлөгөө хийж коуч, ментор хийдэг байгаа. Тэгээ та нар манаас энэ хүний хөгжлийн талаар за тэгээ бүр цаашлаад ингээд энергийн түвшинд өөрийгөө ингээд сайжруулах хүсэлтэй байгаа бол надтай холбогдож ганцаарчсан зөвлөгөө сургалтыг бас авах болно шүү. За тэгээд би бас өөрөө энергитэй ажилладаг. Quantum healing гэдэг би сертификаттай quantum хэмжээст ажилладаг бас хүн байгаа, healer байгаа. Тэгэхээр болохоор бас та нар манаас энергийн түвшинд бас
ямар нэгэн иларшилт бас блокад энтрээ хаалтуудаа гаргах те траума энтрийг ажиллах сонирхолтой байгаа бол бас надтай холбогдож болно шүү. Тэгээд өнөөдрийн хамтлагийг энэ төрөйд дуусгая. Тэгээд дараагийн хамтлагаар уулзъя. Түр баярлалаа.